долооны өдрийн чуулган дээрээс ингээд энэ заалтыг аваа хийчихсэн. Гэхдээ цаашлаад бид бүхэн ажлын эсгүүд гараад энийг бол цаашлаад ингээд хичээлийн програмд оруулаад явах боломжтой гэдэг дүгнэлт гараад манай одоо судалгааны байгууллагууд холбогдох ажлын эсэг гараад ажиллаж байгаа юм. Энэ одоо жишээлбэл одоо өчигдөрхөн сошиалор нэг үеийнхийнхэн бие нэг дээрлэгчийн асуудал гарч байгаа. Энэ асуудал юунаас болов гэдэг бүдээрээ бас анзаар дүгнэлт хийх хэрэгтэй. Мэдээж энэ бол одоо янз бүрийн хүчин зүйл нөлөөлөлөөр бий болж байгаа гэж бодож байна. Тэгээ хүчтэй нь хүчгүйгээ дээрлэх биш. Хүчтэй нь хүчгүйгээ хамгаалдаг. Нэгсэндээ хүн өөрийгөө хамгаалахаас гадна бусдыг хамгаалах дээр чадамжийг суралцах хэрэгтэй байхгүй. Энэ зүйлийг л одоо энэ өв соёл түүх цэрэг эх хөрөмж хүмүүжил олох тэр цэрэгчдийн хичээлээр олгож өгөх хэрэгтэй гэж харж байгаа. Ингэжээж Монгол улсын бас одоо иргэд хүүхдэд багцуулахгүй бүгдээрөө энэ одоо өөрсдийг хамгаалдаг, өөрөө бусдыг хамгаалдаг, гэр орноо хамгаалдаг, үндсний сөрөн төсөөлөх чадамжид томоохон суур нөлөөллийг үзүүлж чаднаа л гэж харж байгаа. Мэдээж мэдэхгүй хүн бол өөрийгөө ч хамгаалж чадахгүй шүү дээ. Ямар нэгэн асуудал үүсгэж. Тэгэхээр мэдлэг олох нь чухал. Тэр мэдлэгийг бид нар ерөнхий улсын сургууль дээр одоо заавал суралцах хичээлээр оруулж өгөх нь зүйтэй маа гэж агуулгаар явж байгаа. Мэдээж энэ багш нартай холбоотой асуудыг ч гэсэн бид нар бэлдэн мэдээж улаан загалмаагаар онцгой байдлын шугамар ч гэсэн дээрэс нь мөн манай Батланвал чиглэлийн одоо офицер ахлагч нар ч гэсэн хичээл заах боломжууд дөрвөн байгаа. Мэдээж энэ дээр тодорхой агуулгаар нь одоо англиад хичээлийн програмд орсны дараа одоо ямар чиглэлийн багш нар байх вэ гэдгийг тодорхойлож явах боломжтой гэж харж байна. Сурагчдын дунд хэлбэл одоо цэргийн ангиуд ч гэсэн цэргүүд хоорондоо нэг нэгээ дийлэх дээрлэх асуудал гарч ирсэн. Онгорснаас ч оны сүүлээр ч хэд нэг бол гарлаа шүү дээ. Энэ одоо таны салбарын сайдын одоо цэргийн ангиуд одоо ямар бид бүхэн бол одоо олон чухал ажлыг хэрэгжүүлж байгаа. Түүний нэг нь бол сэтгэл зүйчдийн багийг бүх цэргийн ангиудаар давтамжтайгаар явж одоо тодорхой хэмжээний зөвлөгөө өгөх сургалт зохион байгуулах арга хэмжээний зохион байгуулж байна. Дээрэс нь зөвхөн хугацаа сэргийг албаагч нар ч биш. Ерөнхийдөө офицер ахлагч нарын дунд ч гэсэн энэ сургалтуудыг байнгын зохион байгуулж, иймэрхүү одоо сөрөг үзэгдүүд гарахаас сэргийлэх алхмуудыг зохион байгуулж байгаа. Хоёрдугаарт нь бол бас нэг авч хэрэгжүүлж байгаа зүйл бол гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгаалалт яамтайгаа хамтраад бид бүхэн энэ жилээс хугацаа сэргийн албанд одоо татгдсан залуучууд маань өөрийнхөө амьдралдаг байсан орон нутагт эрэлт хэрэгцээтэй мэргэжил эзэмших тэр боломжуудыг сургалтын байгууллагуудтай хамтарч хийж хэрэгжүүлэхээр болсон. За энэ хүрээнд одоо 497 сая төгрөгийн асуудлыг засгийн газраа шийдээд одоо ажиллаж байгаа. Монгол улсны дроны үйлдвэрч орж ирсэн шүү дээ. Ер нь одоо цэрэг техник шоуны манай улс хаана яваа вэ? Одоо бусад улсуудаа. За Монгол улсын хувьд бол дэлхийн улс орнуудтайгаа цэрэг техникийн одоо чиглэлээр одоо хамтарч ажилладаг зүйлүүд зөндөө бий. Түүнээс гадна бас хөл нийлүүлж алахыг эрмэлзэх хэрэгтэй. Мэдээж энэ бүхэнд бол санхүүжилтийн асуудал, хөрөнгө мөнгөний асуудал чухал байна. Бид бүхэнд ихтэй одоо дорооны үйлдвэртэй болох, дороо цэрэгтэй болох зэрэг асуудал яригдж байгаа үнэн. Гэхдээ шийдэл гаргахын тулд хөрөнгө оруулалтын асуудал чухал байгаа байхгүй юу? За цаашлаад бол бид бүхэн Монгол эрдэмтдийн оюуны потенциал тулгуурласан. Тэдний одоо гаргасан шинэ технологи инновацийг эдийн засгийн эргэлтэнд оруулах замаар цаашлаад хөгжүүлэлтийг бас сайжруулж хийж хөгжүүлэх замаар олон чухал асуудлуудаа шийдэх гэсэн зорилгыг агуулж байгаа гэж байна. Энэ он 700 тэрбумаар танаа яам одоо энэний холбоотой худалдаа авах гэж байна. Батлан хамгаалах яамны тухай энэ ерөн зүгээр та хэд мэдээлэл аягүй сайн зөв авмаар байгаа. Сэтгүүлчтэй мэдчихэж яриулах гоё байгаа болноос. Мэдээ. 700 гаруй тэрбум төгрөгчин энэ Батлан хамгаалах салбарын тэр ажиллаж байгаа хүмүүсийн цалин, хувцас хэрэглэл, гэрэл загвар, урсгал, зардал бүх зүйл орсон. Хөрөнгө оруулалт ч орсон гэсэн. За хөрөнгө оруулалт нь үндсэндээ 36 тэрбум төгрөг орчим төгрөг л байна. Танаас олон улстай харьцуулахад төсөв тусгаж байгаа хэмжээ, хувь хэмжээ чи ямар байдаг? Яг хоо манай Батлан салбар бол Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 0.6-аас 0.7 орчим хувь байна. За өнөөдөр одоо та бүхэн дэлхийн нийтээр ямар хөө нөхцөл байдал байгааг бүгдөө мэдж байгаа. Геополитикийн нөхцөл хурцтмал байдал орсон байна. Дэлхийн улс орнууд одоо Батлан салбарынхаа зардлыг нэмэгдүүлэх бүр 5 дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 5% тэмүүлсэн тийм хөрөнгө оруулалтыг хийж эхэлж байгаа. Тэгэхээр бид бүхэн ч гэсэн бас тутахгүй цаашлаад яг хөрөнгө оруулалтынхаа хувь хэмжээг нэмэгдүүлж явах зайлшгүй шаардлага байгаа гэж байна.